За сайн байцгаана уу? Дараагийн имжлэгтээ тавтаа морил. За 3 охины хамт бид дөрөв өнөөдөр дархан тав зохицолбороор аялаж үзүүлэх гэж байна. За дархан юнит дараагийн нагийн ардал холбооны хөдөл байрлалтай дархны төв зэгт байрлал дархан тав зохицолбороор аялцгаая. За хамгийн эхлээд нэг хөшөөдөд харалтлаа. За бид дөрөв өнөөдөр дархан тавиараа дотор нь явж ямар үйлчлэгээ өргөдөн бүгдийг үзүүлнэ. Босоо зайдан Монгол хөшөө, босоо зайдан Монгол дууг дууны үгийг бичиж өгсөн байна. Ийм гоё үзэсгэлэнтэй гоё цагаан өнгөтэй морины хөшөө байна. За дархан тав зохицолт нь Ахуул аймгийн 50 жилийн ойд зориулсан ус мөнгөтэй байгуулсан зохицолбор юм аа. Энэ хөөрхөн ээж охин хоёр наашиг хараач. За 3 хэсгээр дотор нь замаар холбогдсон төв зам, 2 хажуугийн зам гэх. Ногоон байгууламж бүхий өдөр үйлчлэгээ, хөшөө бүх юм байгуулсан. Хүүхдүүдтэйгээ ирж амарч өнгөрөхөд маш тохиромжтой газар шүү дээ. За энэ төв хэсгийн барилга дотор цэвэр ус байгаа. Цэвэр усны цорго байрлуулсан байгаа. Энэ 2023 онд бүтээн байгуулсан энэ цэвэр усны цэг 2 цэг байгаа. Зэсэн хоолойтой мэдрэгчтэй, зэс холоор шүүх 3 төрлийн шүүлтүртэй шүүх боломжтой юм. Цэвэр ус гардаг шүү. Энэ хөшөөмөн салаад унчиж. За дахиад цаана нь юу вэ? За энэ хоёр найз ном уншиж байна. Ямар хөөх юм бэ? За манайд гүгээд явчихт юм. За ингээд төв талбаар нь орж байна. Орой болохоор энэ гэрлнүүд нь бүгдээрээ ас чинь гэрэлтүүлэхтэй маш гоё гэдэг шүү. За хамгийн ихний өдөр үйлчлэгийн газар болохоор байлдааны хэсэг байна. За манай хүмүүс жинтэнд очивол байлдаал яваад байгаа шүү дээ. Ер нь ойртоо. За тэр цэгийг онох хэрэгтэй гэж шүү. За ах төшөж өгч байгаад буудууллаа. Ийм үргэлжлэн сумтай юм байна. За тэгсэн жижиг хүүхэд маань үргэлжлэн сумнуудын түүгээд явж өглөө. Нүүрээс амар хувиргаж байгаа. Чи стилээсээ буулаа та. Зармины хэсэг байна. За үргэлжлэн сумаа хувааж аваад цаашаа явлаа да. За хүүхдүүдтэйгээ энд гарч ирээд хүүхдэн цагийг зугаатай өнгөрүүлэхэд маш боломжтой газар. Маш сайн мөнгө өрөвддөг газар та. За хүчээ үзэх гэсэн чи охин манд илдвэ. Ой. Шиглэн маань оруулж авлаа. Yay! Мундаг. За цаашаа явъя. Бид гурав гэсэн чи бид дөрөв мөнгөгүй гараад ирчээ. Анаа нь мөнгө авчирч өгөхөр ирж байгаа. За fast food байна. Зүгөө олонний цэвүүд байна. Энэ газар хараа. Таны махан шорлог хийдэг, буушур хайрж өгдөг, бэлэн гомн твтэж өгдөг бүрхэн цэг байгааз. За эндээс нэг ундаа авч яваад анаа мөнгөтэй анаа маань ирээд бид нарыг аварлаа. За тэгээ жоохон мөнгөтэй орж ирэхгүй бол энд чийстэй хүүхдүүд чинь энийг чидэн тэрийг жаавна гэж бас л чангалдаг шүү дээ. За хогийн савнуудыг, хогийн цэгнүүдийг маш олноор нь байрлуулж өгсөн болохоор ийм гоё цэвэрхэн байгаа. За хуушурын цэгийн гадаа зөндөө олон толгой мөрчгчээ. Буцахтаа авъё. Одоо барьж явахар чинь хөгжүүлдэж чадахгүй шүү дээ охтууд минь. Цааш явцгаая. За лунга хатны хөшөө байна. За энэ дээр бичсэн үг нь ганцаар явбал хэлбэр дээлдэгднэ. Нэг сум мэд эвээ нэгдгэж багцлсан сум мэд бат бих дээлдэшгүй байхыг сургасан үг хэлсэн байна. 2015 онд байгуулагдчихсан юм байна. Манай саяны хөшөө, лунгагийн хөшөө маань. За энд анаа заста харваачийн үүргийг гүйцэтгэж хоёр дүүдээ нулам авч өгөхөөр шийдсэн. Ээ 7 гонсон чинь хамгийн доотлын тавираас навд юм байна. За хамгийн доотлын тавираас нь. За одоо дахиад нэг дүүдээ. Яста мундаг шүү. 8 оноод 2 дахь тавираас нь тоглоом сонгох хэрэгтэй боллоо. 2 дүүгээ хоёулын тоглоомт болгоод өгчлээ. Одоо тэгсэн чинь ээж нь ийм авмаар байна гэд ирхэлсэн.
За дахиад нэг тоглоод хязаа үзэхэр шийдсэн. Ой. Ямар мундаг юм бэ? Бүгдийг хаглаад байна штэ. Ашгүй дээ. 11-ийг онсон. Нэлээд ах уу? Энэ хүрх юм уу? Энд хүрх юм уу? Лабабу. За энэ цагаан хоног авах шийдээ. За ээж нь булаацалтаа, данаа нь булаацалтаа миний охин мөр баларсан. За энэ нэг тоглоом авдаг тоглоомыг тоглох дуртай. Даанч тоглоом авч чаддаггүй л дээ миний охин ч. За үзээ таалтай л та. Энэс өрн тоглоом авч үзсэн байна уу? Зээж хонч өстө бүжигчин байгаа. За дахиад нэг оролдоод үзье да. 500-аас авсан. 5 удаа оролдоод бүтэхгүй бол гэж энэ тоглоомд тоглохгүй шүү. Шидөө миний охин. За Монгол төлөө цаашаа явъя. Тэнд нэг гоё юм харагдаад байна да. Машин унжуулах юм шиг байна шүү. За манай 3 хүүхэд машин унлаа. Манай дунд охин ч маш сэргэлэн. Машин шиг бол унаа л явчих. За том охин бит хоёр энэ дээр суухаар шийдсэн. Манай охин ч олоод ч явна. Амар юм байлээ шүү. Oh my god. Нэг болохоор газар харагдаад, нэг болохоор тэнгэр харагдаад, нэг болохоор тэр чигээрээ эргэлдээд. За дархан 50 зохицолмор нь болохоор 2011 онд Бархуул аймгийн 50 жилийн зориулсан бүтээн байгуулагдсан гэж хэлсэн тийм ээ. За тэгээд холбооны арын хэсэгт байрлаж байгаа дотроо маш гоё усан хориглууртай. Усан хориглуур нь тодорхой цагуудад усан хориглуур нь гардаг. Зун болохоор яг өдрийн халуун наранд биш оройхон өглөөгөр усан хориглуур нь гардаг. Манай хүмүүс байнга гарч тоглодог доо. Өчмийн аяар бас оргилдог. За зун болохоор чинь хавь чихтэй гоё усан хориглуур ажиллаад хүүхдүүд шуугуулдаг. Хотын маань ямар ч стрессгүй нэг аз жаргалтай хэсэг болж хувирдаг да. Барханд ирж байгаа хүмүүс маань заавал энэгээр зочлоорой. Уралднаа. Гүцчлээ. За ингээд цаг игээд өгсөн байт юм лээ. Бид хоёрын явах цаг нь дууслаа. 5 минут онсон баха бараг. 5 минут нь 10,000 төгрөг байсан юм билүү? 15,000 байлуу. За тэр бууланд дотор нэг жижиг хүүхдүүдийн хамаг цагаа өрдөг, мөнгө өрдөг газар байдаг да. Тэгсэн чинь энэ дотор 360 VR байсан. За 360 VR дотор бас явж үзнэ. Түрүүшин бичлэг дээр бас суусан шүү дээ, тэ. Тиймэрхүү автомат тоглоомын газрууд бас өөр юм байлээ. За энэ хоёр маань галзуу болгоноор явах юм шиг байна. За энэ дээр нэг анхаарах зүйл нь тэр хараа нэг хүүхдийн маань бэхэлгээ хийгдээгүй явсан байгаа. Энэ дээр маш сайн анхаарах бол 360 гэдэг чинь бүтэн эргэлтэн гэсэн үг. Хүүхдүүдэд болохоор бүтэн эргэлдүүлдэггүй юм байлээ. Гэхдээ л энэс унах боломжтой. Хамгаалтын бүрийг хийж шалгаж аваарай. За манай хүүхд байлж байна да. Эсэг байлж байгаа сонирхолтой төрхөө байлж бас. Энэ хоёр маань хараач тээ. Жижиг охин маань айсан. Тэгээ дундаас нь зогсоосон. За жижиг охин маань бас нөгөө толом шүрдэг. Нөгөөнийг үзээд алдсан. Нэг хальт оролдож үзэж чадаагүй хөх юм. За нөгөө машин мундаг барьдаг ана маань бас машин барихаар шийдсэн. Гэртээ нөгөө нэг зургтан дээр бас юм ундаг машин удирдлагаараа ундаг байхгүй юу? Тэг айгүй хөрх унаад энд яг жолоод ч унз үзээд. Ер нь машин тэрэг барихтаа маш сайн охин байгаа шүү энэ охин.
За game over. За тэгээд ани ээж хоёр бас юмыг яаж дутах вэ нэг суугаад үзэхээр шийдсэн шүү. Бид хоёр жоохон хард дэрэн суусан бүтэн эргэлтэн гэсэн үг. Бурхан минь ээ. Амар байгаа үстэй. Та нар сууж ирсэн үү? Би бас ингэж эргэлзэх дээр бол анх удаа сууж гисэн. Тэр хөлийг бэхэлсэн байгаад тэр хөлний бэхлэж чухал юм байл шүү. Орилсоор байгаа таарсан. Баясаа. За гарч ирлээ. Хийлдэг тоглоомнууд байна. Манай хүмүүс жоохон бахтай энэ хийлдэг тоглоом дээр чинь өдрийг өнгөрөөдөг байл шүү тий. За машин унаа ингэндээ. Тэр хараа гой гараа шорлог хийгээд. За яг гой амттай шорлог хуушуур халуунаар нь хийгээд хайраад шараад өгч байгаа болохоор энэ дэрж заримдаа нэг орой хоолоо идчихээд бас зүгээрээ. За дугуй унлаа, хоёр нь машин унлаа. Яач хва хөөрхөдөө шаар нүкрэфт гинэ. За хоёр анагийн машиныхан цаг дуусаад жижигхэн дүүн үлдсэн шаарныхаараас үйлчлэхээр. За тэгсэн чинь машиныхан зайн дуусчихлаа. Улаан машин цуугаар л явах болж тийм шүү зингэгээ. Яга машин цуусан чинь гэж үгж байна да. За энэ машин чинь 5 минут унах нь 5,000 төгрөг. Яста нэг үнэ нь өөрчлөгддөггүй ганц үйлчлэгээ гархан дэв дээр энэ л байгаа юм да. Лон жилийн өмнө 3,000 байсан тэгээд 5,000 болсон да. За тэр том дунд нь гоё дэлгэц харагдаж байгаа. Зэнүүгээр баяр ёслол үйлчлэгээний үед болохоор маш гоё дуу хөгжим энэ юм гардаг. За дараагийн хэсэг рүү явцгаая. Энд байгаа байвал мод гарахгүй нэ. Энд хараа нүнжиг шорлог гэсэн хаягтай юм гоё үйлчлэгээний зэгүүд болсон байна. Зөндөө олон газар шорлог хийдэг. Өнөр танар гэж ваа. За тэгсэн манай том охины ангийн охиных нь ээж нь энд ийм гоё хуушурын газар нээсэн байна. Бүх юм нь гоё шин тосон шин дотроо ингээ өөртөө хайраад өгдөг. Эндээс хуушур иднэ. Унаа. Бүхэн гоё махаар хийсэн их махтай хуушур идэхэр бол энд хүрэлцэж ирээрээ. Food house. Хүргэлцтэй гэсэн шүү нэрээ. Гороо ямарэ. Баян. За зүрх гаргачих өдрөө. Зүрх гаргаарай. За хуушур аваад 3 охинд байдулнэ. Тэрчингөө яваад ядарсан байхаа. За манай гуравтаа хуушур амтархан идсэн маш гоё юмтай. Хав халуунаараа шинхэн хайрч өгсөн хуушур. Гол нь маш их махтай хуушур байсан шүү. Нэмэрч бараг тосгүй шин тосон тарьсан болохоор маш гоё амттай гоё хуушуртай газар гэлээ. Өрөн хөөрхөн маань бичлэгээ хий гэж шалдаг болсон дөө. Хайртай шүү. Ийм их махтаараа. Айлаартай хоошоо. Ями идмэр санагдчихлаа. Дахиад идмэр санагдчихлаа. Зангисэр аваад ямар ч хуушур идэж дуусаад цаашаа үлдсэн хэсэгт нь юу гэнэ явж үзүүлнэ. За энэ хэсэг болохоор хаалттай байсан. Гэхдээ энэ бүр жоохон хүүхдүүдийн хүүхэн тойрдог машин байна лээ. Хаалттай байсан болохоор цааш явлаа. За энэ голны хөшөө байна. Энэ одоо ямар учиртай хөшөөг нь мэдэж чадаагүй. За баруун тишээ гүлээ. Моднууд ногоороод энэ манстаа. Энэ хараа гэр бүлийн хөшөө гэхүү дээ. Төсөлтөнтэй байгаа биз? Энтний хөөхөн 8 шиг жижигхэн заан байсан. За энд нэг далаамар байна. Тэгсэн чинь суурнасаа хөдөлсөн бололтой. За дараагийн цэвэр усны сав нь энд байгаа. Цоргон. Тэс голоор ус нь гардаг.
цэвэр ус энд байдаг шүү. Шууд уух боломжтой шүүлтүүртэй болохоор. За аяга тосгоор гараа тосгоор гоож нь мэдрэгчтэй. За энд Монголын төр нийгмийн нэр цэцгэлтэн Цэдэн бол агсны түүний дэргээ болох Филатовын нарын хөшөө байна. Хавуул аймгийг бүтээн байгуулахад Цэдэн бол агсны санаачлахаар байгуулагдсан байна. Тийм болохоор хөшөөгийн зөндөрлүүлэн босгожээ. 2024 онд босгосон байгаа. За энд мөн анхны орж ирэхэд таарлсан шиг хөшөө байна тийм үү? За энд нэг хөрхөн хөшөө байсан чинь зураг авахд хөшөө байсан. Толгой нь. Толгойн дээр нь хоноо тавьж үзээ тийм. Энэ моцодыг харлаа. За цаашаа явъя. За энэ голын хэсэгт хоёр хос загасны хөшөө байна. За энд нэг Морцон баатарын хөшөө байна. За ингээд ерөн дархан тавийн доторх газруудаар бүгдээр нь явж дүүргэлээ дуслаа. Цэцгийг хараад зөвхөнтэй. За ийшээгээ гараад тэнд хаан банкнууд байрсан байгаа. Эндлийн халгаараа гараад олон улс нам ингээд явнаа. Бид нар болохоор нөгөө анхны ирсэн тоглоомын газар руу явлаа. За эндээс нэг юм бабл гаргадаг бүү авсан. Тэгсэн чинь ах маань биднэрт бас бэлэг өгсөө. Энэ манай найзын охин хөөрхөн байгаач. За усан ориглоор ингэж оргилдог байгаа. Зун болохоор цагийн хязгаартай ориглоно. За хамт байсан та бүхэндээ баярлалаа. Subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.